Радио 88 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм танд таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. За 7 өнөг бүрийн даваагс баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс үрчитлээ мишээ их сураатагаар үдэ ачир нэвтрүүлэг маань эрхэм сонсогч нарт шууд төрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 4-р сарын 29-ны даваа гарагийн үдэ ачир нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөги гэрлээ за найруулагчаар ган болдын ангарганаар ажиллаж байна. За өглөөний мэдрэгөө сайхан амарсан уу? За өглөөний мэд сайхан амарлаа. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mild Cosmetics за мөн Жигүр Grand Group-ийн New Life Garden төсөл хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За ингээд үдэ ачир нэвтрүүлэг даваал хавг баасан гарагуудад сонсогч манай сонсогч нар өөр тохиолдсон хөгжилтэй явдлаа үдэ ачир гэдэг группт бичдэг. За бас зарим нь бас манай радиогийн Facebook-ийн чат руу мессежээр бас юунуудаа хөгжилтэй түүхүүдэд явуулдаг. За ингээд энд ирсэн түүхүүдийг манай редакторлаад гэрлэвтер радиогоор танд уншиж өгдөг. За эхлэх үү. За чи эхлэх юм байна. Тийм байна. За чатар ирсэн түүх. Би нэг удаа найзаагаа дагаад найзуудтай нь уулзсан. Тэгээд тэдний дунд дандаа пакталдаг нэг гар байд юм байна. Тэр пактны эзэн доод үүдэн шүдэн дутуу, зайтай юм бондгордуул зал байна. Тэгээд тэр найзаагаа шоолж байна бид нарт. Манаа налаахад шинэ усан ориглоор ашиглалтанд дөнгөж ороод хүмүүс дүүрээл нөгөө эдч дөрүүлээ үзэхэр очиж. Тэгсэн тэнд бас хөөхөн дөрөв охин ирж гисэн инээлдэл их л инээд мотоо дээрээ тавьсан байжээж. Манай нөгөө эдч яах вэ? Ёо ямар хөөх охтууд бай танилцъя л даа гээл. Тэгснээ би очихгүй чи оч, үгүй би очихгүй чи оч гээл гэж агаал нөгөө дандаа пактлыгаа явуулчих. Тэгээ явуулчаад бөөнөрөө хойноос нь юу болох нь танилцаж чадах нь гэж хараал ээжэж. Тэгсэн нөгөө пактны эзэн очоод юм асуусан чинь нөгөө инээд муута дөрөв охин пэр хийгээл инээлдэж инээгээл бүр зогсохгүй нэ. Тэгсэн манай пактны эзэн уруу царайлал буцаад ирж гин. Ирэхээр нь яхав нөгөө эд нь юу болов яав чадуу гэж шалгааж гарч. Тэгсэн нөгөө пактны эзэн маань шүдтэйгээ явуулчих гинэ гэдэг инээлдэж. Яа. Мо дөрөв шулам гээл бөөр. Тэгсэн яасан байх нь нөгөө дөрөв охин нь манай фактны эзэн очоод танилцаж болох уу гээл их л илдэг асуухаар нь болно. Тэгтээ шүдтэйгээ явуулчих гэсэн байгаа юм да. Өмнөх битсэн уншигдсан их гоё юм байна. Баярлаа гинэ. За сайн байцгаана уу? Танай хамт олонд энэ өдрийн минь төргийа. Нэр нууцлаад өгөөрэй л гин. Би та бүхэнд нэг болсон хөгжилтэй түүх хуваалцмаар санагдлаа. Тэртээ 2007-8 оны үед юм байна. Хоёр найзтайгаа нэгнийхэн төрсөн өдөр тэмдэглээд 7 сарын 9-10 гээд их сонжирсан санагдаж байна. Найзуудынхаа нэрийг уу дэ гэд бичиж. Энэ хоёр маань эгч дүүсийн хүүхдүүд л дээ. Уугийн төрсөн өдөр болоод 2 өдөр үргэлжиллээ. Нилээн ууж идсэн, орж ууж идэх бүх газруудаар нь орсон. Ерөнхийдөө бол 3-4 дугаар хорооллын цэнгэний газруудыг дуусгасан юм байх. Тэгээд эргүүлчих санаатай нийтийн саавн түндээ мөн орлоо. Дээ маань нилээн сохтуу байна. За бид гурыг оруулахгүй энтер гэж байгаад орууллаа. Яахав нэмж хідэн төгрөг өгөөд орлоо. Тэгээ сайхан дүүш энтер гээд бүгдэнд нь ороод эрүүлжиж аваад байж дээ маань сэрж bay шүү. Нүдээ нэг нухалж байснаа л би хаана байна гэснэл эргэн тойрноо харж бараг л ой төрсөн айтайл байна дээ маань. Тэгэхээр нь бид гурав яваачнд байна гэж аваачлаа. Тэгсэнтэй хотлоо яриад байгаа ч л гэж шүү. Тэгэхээр нь би өчигдөр бид гурав зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлээд өвчихсэн. Тэгээд яваачнд ирчихсэн. Чи эргэн тойрныхоо хүмүүсийг хараач бүгд цагаан авчтай. Бараг юм ярихгүй гоцтой гэдэл дээдээ хилээл тавилаа. Тэгсэн манай найз бүр шок. Пэл гин. Юу гэж та хоёртай нийлж ярих ууваа л гин. Хийх зүйл их байсан юм аа л гин. Яас ирт явчих ваа л гин. Ёстой шок цаашаа. Тэгтэл нөгөө уунаад шортносоо нэг хараа гаргаад ирдэг байгаа. Тэгсэн дээгийн айх зэрэгцэн харцаар харж ирсэн. Тэг юу ачид хараа вэ тийм үү гэж хэлээ. Тэгэл нэг юм шокносоо гарч илээ. Дээ найз маань энэ дүүгээ сонсож байгаа л уучлаарай. Бас муухай чадж байсан шүү. Йоо илэг аваач юм аа. За дараагийнх нь би сая яг халуураад яг хараатай холбоотой юм ярьж шүү. Сэтгэл хөдлөлөө яа. Ингээд сурлаа шүү би сая. Надад бол хараатай холбоотой дандаа муухад усамчлээ. Муухай дотроо өгүүлсэн. Манай найз одоо хинээсээ сонсцیں харааг ингээд айгүй сайн архин дуудаас хамгийн сайн ингээд бүр итгэцэн. Харин тэгж ярьдаг шүү дээ хүмүүс. Үгүй тэгээд тэгсэн чинь
Бид нар ингээ бөөнөрөө суужгаад найзынхаа гэрт суужгаад тэгээ нөө өөртөө гарахаасаа залхуураа тэгээд нөгөө нэг UB Gap-ийн такси ингээд дуудлага өгөнгүүтээ нөгөө утасны мутныхын дугаар гараад ирдэг. Тэгээд угаасаа тэр чинь ойрхон явж байгаад машин дуудлага авч байгаа ш. Тэгвэл мэдүү дэлгүүр ороод ингээ ийм маадар ирэхээр чи 10 өгч 15 өгч ойрхон зайд юм чи. Тэгсэн чинь тэгээд яаж гараа захих юм бэ гэсэн чинь зүгээрээ тэгдэрний нөгөө лам чи юу захичаалаа гэд би одоо амхандаа арга чарга хэрэгжиж нэрлэхэд тийм хоёр хараа гэдэг ингээ захихгүй юу. Тэгээд захиад юм оруулаад ирсэн чи манай найз үдэхгүй энэ гэрлээ хичээгээ таньж гин үү гэдэг туугаад олон юм уцгүй юм аавна сте зүгээр мөмөрөөрөө би ингээд тэн сууж исэн чи ёо тэр хүн тэгж утсан. Ёо гэрлээгч хэмэрч гэрлээгч ёо зүгээр наад үн чи зүгээр юмаа өгөө мөнгө аваа гаргачих чи одоо юу вэ гэ би бүр тэрүүгээр нэг бөө юм болсон. Ёо гэрлээ тэнцээл тий шамраа тараар орцсон. Шамраа гэрлээ гэдэг нэр тавьсан. Энэ гэрлээгчгээ таньж гин үгүй хуцаа. Гэрлээгч шамраа тэгээ хоёр хараа загсан юм. Яа хараач лам бэжж хоёр хараа загтаа тийм их. Яа тий засал хийлгэж байгаа юм байна. Би л гаргаж арга хийлээ. Заслын хараач нэг юм жижиг. Тэгсэн чинь тэнэг ч орж ирэнгүүт энэ гэрлээгчгээ таньж гин үгүй. Тэгэл байхгүй буу да. За шамрака. За сайн байна уу үдээ ачаар нэрийг минь нууслаа захааг минь уншаад өгөөрэй л гэн. Өөртөө олон найз дартаа тохиолдсон нэгэн хүчилтэй явдлаасаа оваалцъя. Найзууд маань сонсоод өөрсдийгөө санаж байвал жаахан шоолниц 10 жилийн ангийнхаа уйд насандаа нэгэн зугаалга хийж Ховд аймгийн Үенчийн хавцал донд сайхан өндөр уултаа гол гарах бараад ба. Ойр хавьд хүн чалга бид ч бэлтгэлээ базаагаад оройн манай хэд жаахан уугастай. Би ч араас ирэх хүмүүсээ замаас тосох болохоор уусангүй. Нэг мөрөл ууя гэж бодлоо. Тэгтэл БО хоёр найз хоорондоо маргаж иргэн Б уурлаад босоод аймгийн төв явлаа гэж явч. Иргэн тэмэн тэрийг аргадаж авч ирэхээс гээл ууртаа нарахгүй араас нь босоод л яв. Хэсэг алга болж байсан араас нь явсан найз маань царай нь бараацсан. Нөгөөх чинь араас нь дууцсан ч улам цаашаагаа зүхтаад алга болчихлоо. Би ч буцаад та нарыг олохгүй байх гэж буцаад хүрээд ирлээ. Арайч үл оллоо. Төв засмал зам руу явсан байхаа л гэж юм. Тэгэхээр нь би машины гэрлээ тусгаж хайх санаатай машина унаад нэлээ хайлаа. Тэгсэн чи иргэн бэ замын хажуу зогсож байна. Дөхөд очтол нэг сэмхэн арснаа намаа гэж мэцээрэж худлаа гараа өргөстэй. Хажууд нь очиод суу гэсэн чи өө чи эс юм уу ч гэх шиг. Би эндээс унаан дагдаад аймаг орлоо гэн. Зүгтаа жүжиг тавиад болдгүй. Хажууд нь очиод машинаасаа буугаад нөгөөх рүүгээ очиж барьж авах гэтэл миний машин хажуугаар яваад өгөө. Тэгсэн яар сандарч ээж машина П хэлгүй бууч нөгөө унтраалгүй бууч. За зогсоолгүй бууч. Гялс машиныхаа араас гүйж арайч үл нэг юм сууж зогсоо. Тэгэл би бүр уурч үршиг болоод нөгөөхөө уурлаа суу гэсэн чи ямар ч хэлсэн сууж байна. Бусад дээрээ очтол манай нөгөө хэрэлдэд байсан иргэн О2 инээлдээд л байдаг байгаа. Анхнаасаа л жүжиг байсан юм байна лээ. Даанч шалтгаан нэг тэнэг байсан. Тэрнээс гадна нэг хүүхдээ юм би. Мань нэрийг уурлаад босоод явхад араас нь явсан нөхөр баахал хөөе бэ гэж нэрээр нь дуудаад байсан. Гэсэн тэгэхээр нь мань хүн дотроо юм бодоод нэрээр нь дуутахаар хариу өгч болдгүй юм гинлээ гэд цаашаа яваад идэл дуун бүр ойртоод ирэхээр нь айсандаа зүгтаас юм байлээ штэ. Зүгтаар хагаад сүүлдээ мань идэгээч олгоо хагаад зам бараадад явж явахт нь би таарсан болтой. Эцэн хүн аална гэж би таараагүй болж манай найз айсандаа бараг хамгийн ихний таарсан унаандаа суугаад жинхнээсээ явах байсан бахаа. Дэлхийн монголчуудын радио 88.3-ын хамт олондоо баярлалаа. Энэ захиан уншигдвал дахиад хөгтөө явдал их биш шүү гинэ. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Жигүүр Гранд группийн New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. За Жигүүр Гранд группийн 45 дахь төсөл гэж байгаа. 35 жилийн туршлагатай. Ер нь бол барилга та шинэ байр авах гэж байгаа бол ерөөсө хамгийн ихэнд нь юуг анхаарах юм бэ гэсэн чинь ямар газар, ямар барилгын компани тэр төслийг хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг хараарай. Оо, тэгэлгүй авах. Тэр айгүй чухал гэж. Ганц нэг удаагийн ингээ нэг юм жоохон газар аваад тэгээ ингээд байшин барьцсан юм уу? Эсвэл тэ ингээд яг тогтмол барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг барилгын одоо олон жилийн түүхтэй компани уу гэдгээ сайн хараарай гэж хэлээ. Одоо жишээ нь манай найз штэ тий метр квадрат нь сая 300 хэд ч вэ 50 ч байлгүй байх. Одоо дөнгөж баригдаж байгаа барилга руу ингээд тэр хүн баг хөрөнгө оруулалт хийж ш 100% мөнгө өгнө гэдэг чинь.
Одоо дөнгөж ингээд бүр ингээд зүгээр л хашаа барьсан тийм газар чи тэнийг юм уу гэдэг нөгөөдгөө тэгсэн чи одоо 3 жил болсон заяа. Тэгээ ингээд одоо дахиад мөнгө нэмж өг тий ингээд байж штэ ийм байдалтай л байна. Тэгэхээр хэн барьж байгаа вэ гэдэг нь айгүй чухал. Одоо би бол жигүүр грандын барьж байгаа байлгад шууд мөнгө өгнө штэ. Яг л энэ чинь 35 жилийн туршлагатай тий 45 дахь тий орон сууцны хороолонд баригдаж байгаа чинь тий муугаар бодлогод энэс хойш дахиад зөндөө барьцлаа барьна. Тий. Дахиад зөндөө барилга барьж штэ. Тэгээ дээрэс нь гоё юм энэ уг төсөл хэрэгцснээр Улаанбаатар хотод одоо жилд одоо 3500 тонн нүүрс төлдөг юм 1000 орчим яндангийн утаа багасгах нь байна. Жишээлбэл тий. Тийм чинь нөгөө гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа шүү дээ. За тэгээд 26.6 га газрын тоосчлт үгүй болох нь байна. Улсын сургууль цэцэрлэг төлөвлөгдсөн 2 км дотроо 3 улсын сургууль байна. За дээрэс нь бүрэн зутгамал хийцлэлтэй үндэсний цэцэрлэг түрээлэнгийн зүүн хэсэг урд талд нь байдаг учраас урагшаа одоо нөгөө барилга байгууламжгүй богдуул хүртэл ингээ шууд л харагдана тий. Ийм гой цэлгэр харагдах орчинтай. За тэгээд удахгүй ашиглалтанд орох учраас энгийн болон ипотекийн зээлдээс хамрагдах боломжтой байгаа. Тэгэд хүмүүс ингэж идэх гинэ. Одоо эн чинь чулуун овооны гэр хорооллын дунд баригдаж байгаа юм байна штэ гэж айгүйх асуудаг гинэ. Тэгсэн чинь ийм одоо ирээдүйд биш ерөөсөө юу хэлсэн гин 3 талт гэрээ байгуулагдсан гин. За нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаад одоо тэр чулуун овооч ирсэн гин удахгүй хороол болох юм байна. Тэр чигээрээ. Тэгээ бүр ингээд 3 талаасаа гэрээ байгуулсан. Тэнд чи ерөөсөө удахгүй гэрээ хороолын дахин төлөвлөгдгээд ингээд дорхноо орос усны хороол болно гинэ. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77 тэг 7 84 гэдэг дугаараас аваарай. 77 тэг 7 84. За тэгээд New Life Garden гэж бичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Жигүүр Grand Group-ийн New Life Garden төсөл хамтран аярлаж байна. Баярлалаа. За дараагийнх нь дахиад минийх юм уу те? Тийм байна. За шаагч гэлэнгийн пост гинэ. За Марилэг ихнэртэй байхын давуу тал хайрт ихнэр уудаа зориулв гинэ. За нэгдүгээр харахад буянтай байрын нүд дүүрэн, харахад нүд дүүрэн буянтай байрын царайтай. 2. Салхи савирганд найгаад байхгүй жавар шуурга хаах нөмөртэй. 3. Хувц цунар авч өгөхөд гол шилээд байхгүй. Ерөнхийдөө майхан маягийн нэлмэр юм өчгөд л тас гинэ. Яар муухай юм бэ. За 4. Шүн унтахад турхаа хүүхнүүчиг орон дээрээ хөрвөөгөөд байхгүй. Яг анх хөвцсөн байрлаараа нак. 5. Хэр баргийн үүдэн даарна гонж элдв хоолунд голж хэлэхгүй явуулж төрхөн. Нохоо шуунд хөөгдөр бол ард нь гарчхад хамгаалцаатай. Найс нөхдөөрөө дөрвөхөд хурдан муудаад байхгүй ширээний ард юм хөвээд л сууж байна. 8-нд нь шавар шавхаанд машин дээрээ суухаар бол миний өвшин бууж бай гэчгээд ганц хаацлагад л гарна ёо. Олны дундаас ирж явааг нь танихад амар хялбар тэндээ сүр бараатай амт наашалж байна андшгүй. 10 хүн яруулж твдүүлээд байхгүй аанда болно доо гэд үндих маягтай. Хүнс цуглуулахаар жин ихтэй ор багтай юмнуудаа торон тэлгээд бариулчихад мэдхгүй сэвхийтэл өргөөл явчихна. Онгоц автобусаар явхаар бол мөрийг нь төшөөд унтахад буудланд гэсэн үг. Жирэмсэлжлэхэд хүнд нэг их анзаарагдаад байхгүй гинтл төрчихнэ. Йой тийм амир. Хаяа өөдсөн үедээ гоёыг нь алгадаж хариун мариунгаас нь барьж марихад стресс тайлагдах нягууртай. Эрүүл хоололт энтергээд исэн бусын мэдхгүй авчираад хүнээр тушаад байхгүй амар. Хөлөө давуулж тэврээд унтахад сайхан хажуугаас төөнөө дулаахан гэж ихтэйхэн хүлдүү мах татах гурил хилдэхэд цуцнаа гонж гарын үзүүрээр бирдаадл явчихна. Хурууны өндөгний наривчлан багтвал хойноос мессеж чатчээд байхгүй. Том мессеж чихгүй байд. Хөдөөгата нуур усны яриахуд юугүй өсрээд орчихдгоо. Наахан талд нь биеэ наргаал твтэж явах. Арилын газар найз нөхөд төгсөлтийн элдв төрлийн тэмцээнд оролцож тэнээд авахгүй. Төгсгөл дээр нь халуун савтай цай хідэн бууцтай очиж зэрэгтэл хийнгээ ос татвал татна гинэ. Энэ нөгөө нэг жирэмсэлгэд хүнд нэг анзаарах тугсан чаа. Манаа нэг 50-тай ихч. Ер нь нас нэг жоохон миралагддаг байхгүй юу. Тэгсэн чинь хүүн одоо хүүгийнх нь ихнэр одоо бэрэн төрөх гээд байгаа байхгүй. Тэгсэн чинь их ч бас жирэмсэн болсон. Гэтэ тэрийг бид нар хинч мдээгүй заяа. Тэгээ Америкт байдаг охин дээр байж байгаа л төрчөөд үрээд ирсэн. Тэнгүүд хамгийн амар нь бид нар тэр хүнийг өөрөө хилэн хилтэлэн тэр Америкт байдаг охин нь төрөөд тэгээ тэр хүүхдийг аваад ирлээс өөрийнх нь хүүхэд. Тэгээд өөрийнх нь хүүхэд нөгөө нэг ач охинтой зэрэгцээд өссөн шүү дээ. Нэг хэсэг чинь одоогоос 14-5 жилийн өмнө юм аа. Нэг юм 50-тэй баах ах нар ингээд ихнэр төрсөн шүү дээ.
нэг үеийнх юм. Тий. Тэгээд ингээ бүр пост бичижсэн ингээд хүчмэн зохиолч Долгон гой тэгээд төрмөх кино зохиолч мохолч гэдэг эдгээр ингээд найзууд тий тэгээд нөгөө хиний уран баримлч Дэнзэн жилүүдээ. Тэгээд нөгөө өөрөө ч бас жоохон санаан зовоод лээсэн юм шиг байлээ л дээ. Тэгэл Америкт очиод төрчөөд ирсэн. Хин ч мдээгүй. Тэгээд угаасаа жоох юм мяралагдагч. Тэгэл нэрээ нэг юм нисгэр хувцсанасаар байгаа. Тэгээд төрсөн шүү дээ. За. Нэрээ нууцлсан пост. За, сүсгэлдэг пост бол нэрээ нууцлаад өгөөрэй. Бивэр 2019 онд байхаа Монголдо очиод удаагүй байлаа. Ер нь Монголд очих болгонд л эхний хэд хоног гид зээгүүрэгдэх юм аа. Гэхдээ тэр жил уг нь гайгүй байлаа. Тэгэл нэг өглөө сэртэл хамаатны ах залгаад хорхог хийж байна, ирж ид гэд юм байна. Би ч дуртай юм аа заа гэдэл гарлаа. Яваад очтол хорхоо арай л олоогүй. Ахгүй намайг дайлаа, айр гаргаж ирээл. Би ч дуртай хэлэхүү баахан айрыг ууж буу халах зур хорхог бэлэн болов. Би ч Монгол ухаа сансан хүн баахан өөх тостой мах идэж гарваа. Тэгэл хэсэг амс хийж айрыг ууж сууж байгаа. За би явлаа гэж гарсан. Тэгэл машинаасаагаал гараад явж байтал яамнаас яаралтай бичиг ирж байна. Би ч амжиж байлгүй гэсэн шүү юм бодоол жоохон гიშгэлээ. Тэгэл явж байтал ханы материалын тэр хавьд байсан баха. Түгжрээ зогсчлоо. Тэгэл мэдэхгүй. Өөрийгөө сатар болгосноо хөгжвөө чангаллаа. Нэмэр болсонгүй. Ядж яхад Монголд нийтийн 0 олно гэдэг ямар хэцүү вүлээ дээ. Бүр нилээн бичлээ. Гидс дотор юу ч болоод байгаа юм. Машинд орхиод явчих болтгоо. Тэгээд бодож байгаа л жоохон зай гарахаар нь дараа л боржуур давж эргээд нэг гудам руу орлоо. Гудамжинд бас арай ч эвгүй юм да гэж бодоол явж итэл нэг хашааны хаалга онгорхоо байна. Энэ айлд 0 байж л таараа гэж бодоол урд хайрцагнаасаа нойтон сэлфэтийг шүүрж яваал буула. Хашаа руу шагаад хүн харагдсангүй. Тэр цаанд буланд нэг модон жарлан байна. Юу ч бодлого шуудлахгүй лээ. Тэгсэн араас нэг шар нохоо дахиад ирж байна. Би ч улам хурдлаад хар ирч ирээгүй лээ. Тэгэл гүүсээр угаал жорлон дуу яг орхтой зэрэгцээл муу нохоо яг 100-гийн даваан дээр шорто төрсөгтэйгээ доошлуулж амжсан. Тэгэл жорлон руугаа үсрээл орхтой зэрэгцээл нөгөө мө шар нохооны нүрэлүү нялга. Тэгээ суугаад жорлонгийнхаа хаалгыг дотроос нь түгжээд сайхан тавирч аваад тухтайхан суулаа. Тэгээд банцны завсраар хартал нөгөө мө нохоо чи нүур амаад олоогоо суугаад шүү. Би ч яаж гарахаа мэдэхгүй хэсэг суулаа. Дотроос жав явл гэд баахан хэллээ. Бүр явдгүй. Чамаас хариугаа аавна гэдэг авал та. Тэгжвэл нэг хүүхэд хашааны хаалгаар орж ирээд шавар байшин руу явж гинэ. Тэгэхээр нөхөө яхын дүү нааширгээ дуудлаа. Хинбэл гэж. Ах нь хажуу айлж юм байна. Нохоогоо хорж байл гэж гуйлаа. Тэгсэн заа гэж байна. Би ч дотроо за энэ бацаа нохоогоо хорж чаддаг л байгаадаа гэж төгшөөстэй. Тэгэл за миний дүү сайн бариараа гэж гараал гүйлээ нохоо араас гүйсэнгүү. Харин тэр хүү чамаас юу үнэртэй байгаа юм бэ гэж тоглолтоо ярьж байгаа тоглолцсон. Азар шар нохой тулдаа нэг мэддэхгүй байсан шиг үлээ. Мега дээр явж исэн байхгүй юу? Тэгээ би дээр бол гүүр давах гэж байгаа. Тэгээд нөгөө яг ингээд чив чигээрээ талбараа орчвол угаасаа тэнд бүтэн цаг зогсдог байхгүй юу? Тэгээ би дээр нөгөө тагнуулын тийшээ ингээд иргэсэн. Тэгээ ажил дээрээс гараад угаасаа тэр явах бас дахиад цаг гарan болцсон. Тэгээ миний бүр яг шээс өрөөд цаасаа ерөөсө болоо энэ зогсоолгод харагдаад байна. Нийшээ зогсоод өргөө мөргөө ингээ баах нөгөө гутлын өрийн тэр ингээ баахан олон юм руу хамгийн ихнийх рүү л орцсон юм би. Тэгсэн чинь сайн нөө их чинь 0 руу ч орчод өгөө гэдгсэн чинь хүн орцсон доо л гэсэн. Тэгээ би ингээд 0-ын үүднээс чинь нилээн зогслоо. Гарч ирэхгүй. Тэгээ би ямар хүн орсон юм бол гэсэн чинь харин яг тэр шиг нэг ах гаднаас орж ирээ. Тэгээ одоо бараг 5-6 минут болж байна. Тэгээ би тэр орно ингээ бодож байгаа байхгүй. За энэ хүний ардаас би орвол тэ үнэр танар гэж бол авах юм байхгүй юм байна гэд. Гараа хажуу талынх нь өөр ашгүй тэнд чинь нэг айгүй олон газар ингээ байж байгаа нэг юм да. Тэгээ гарч ирээ. Тэгээ мега хит хоёр нөгөө нэг буцаад нөгөө улаан талбайхаа амир төгжрөө ороо тэгээ нэг юм явсан ш. Тэгэхгүй бол нэрээ тэр төгжрөл дунд нэр амир хэцүү шүү. Яг төгжрөл дунд тэгээд машин барьж ивэл одоо тэгэл нэрээ өстө тэгэл нэг тийшээ овж боржуур даваад ч тэгэл явах тийм. За дараагийнх нь ток гэдэг бүсгөө. Шинэ байран захиалга өгсөн юм аа. Сая очиж үзээд ханан арай л нэмгэн санагдлаа гэсэн чинь одоо обоо нааштай гэж авдیں۔ Гинэ. За дэмжээлэгч явчаад. За тэгээд ярих уу. За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажиглагч Ондоо цэгийн сайт руу орж бүртгүүлээд Ондоогийн шинэ хэрэглэгч болоод 100 ГБ датаг тэгдүргээр аваарай. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиглагч Ондоод баярлалаа. За баярлалаа Ондоо. За Сүхбат Дашнам гэдэг сонсогч. Сайн байна уу? Бага насныхаа дурсамжаа бичлээ. Манай найзыг Д гэдэг юм а.
За бид хоёр гадаа нарлаад мөнгө яаж олох вэ гэж ярилцаал байж байлаа. Учир нь Мартин 8 болох гээд ангийн охтуудаа бас баярлуулчих санаатай. Тэгтэл манай дэ гинт андаа чи нохоогоо хардаа гэхтэн би ойлгоод тэгээд яаж самнах вэ гэж бодож амжаагүй байхад л тий чи гэрлүүгөө ороод ямааны сам хідэн борцог аваад ирлээ гэж. Би ч уухантас зөвшөөрөл хар хөгшин банхараа борцгоор хуураад амбаар руугаа оруулаад амыг нь уйж байгаад л самнаад ноолууртай болоод таньдаг чэнж ах руу явж итэл энэ арай хөнгөн байна андаа л гэж. Дээч нэрэж хөнгөн санагдаад ухаарна. Одоо номхон нохоож олдохгүй байхаа даа гэсэн дээ маань жоохон шороо хийчихэл гэж. Тэгээд хоёулаа шороо хийлээ. Гялгарууд нь доороо тунаад болдгоо. Тэгэхээр нь шүлсээрээ ноолуураа норгоод шороонд үрхээ сайхан наалдж байна өө. Сүүлдээ хоёулаа шүлс гарахаа байхаар нь шээгээд заван бэ. Тэр газартаа үрж хуурай хэсэг дээр нь нойтын шороотойгоо дунд нь хийгээд аваачаад өгсөн 1 кг болж шүү. Тэр үед килограмм нь 30 к гэдэг байсан. Тэгсэн чэнж ах танах ямаага самнаад эхэлсэн юм уу гэж асуухтаа зэрэгцээлдээ тийм ээ танд өгөөд ноолуураа хидтэй байна гэж мэдээд ир гэсэн гэл авдаг байна шүү. Нилээ орохон гэртээ иртэл чэнж ах сууж байна. Намайг орохтой зэрэгцээл гараад явлаа. Ээж хаалга түгжээл аав сур аваал турсгаа хуулуулаад буруу хараад хөвчөөл гадаа дээнэз сүхээ гэж дуудаж байгаад ороод ирлээ. Миний орны хажууд ирээд яв янда захирал 5 борлон самнаад өг гинэ сайхан хөөрцөн юм байна. Би үзээд ирлээ чи самаа авчих. Манай цэвс туслаад өгнө гэж байна. Гэт нөгөө толгой бүндгс гэдэг шиг бурж өгсөн. Аав сонсч байснаа хоёр туучийн минь бүгдийг мэдсээ. Одоо байтлаа нохой самнаа тэгэл загнаал. Дэ хурдхан гараал явсан. Маргааш нь хичээлдээ ирдэгвэ. Тэгэхээр гэрт нь очисон чинь захирлын нохоонд уруулсан гэд хэвчээд гэж. Бас нөгөө борлог гэж. 5 борлог. Захирал 5 борлог. Манай дэ гэж үнэхээр хүгээ юм сэтгэдэг нөхөр байж үлээ. Би түүний санааг дэмждэг бүрч тэнэг байжээ л гэнэ. За алтан сөх мөх цэцэг гэдэг бүсгэн үйлчлээд өгөө. Хангугт ирээд хань итэ хоёрын шин соёл дасах хүртлээ ихээхэн дурсамж хөгжилтэй явдлууд нилээдгүй байдгаасаа хуваалцъя. Хэлгүй хоёр гар соод эд халуунаар ирлээ. Би нөхрийнхээ хажууд аниосеётойгоо бас бараг л орчуулагч наа. Адилхан хэлгүй байж ажил энэ юу гэнэ энэ хүн тэгээд ингээд хэлгээд тушаагастай. Би ч хоолоогоо засаад л орчуулах гээд англиш монголиш хойлоод нэмэрлээд body language ашиглаад дүрсэлж яж ойлголцоод болоод байла. Эд халуунаар манай хүн зам дээр гадаа наранд ажилладаг ажил хийх боллоо. Эхний өдрөө л бараг 3 кг хасаад зуны 3 сар мал малсан уушиг тас харлаад хэд өлөрснөөс бол бандаачны ормоор нь цавин нураад ирлээ. Иви хөргий. Ингэж нурсан гэж хэлгээс ичээд эмийн сангаас зүрхэх тоос эм тан авч чадахгүйгээс хойш байсан парацетамолоо нундгаж цацаж өгөөд сенс рүү 2 хөлийг нь дэлгэц салхи оруулж сэврэнгээ ярилцлаа. Нөхөр өдөр халуунд хүүсийг гарахаар эрц нөхдөг гэд им өгсөн. Гэхдээ тэд нар надад өгөхгүй нэг юм найруулж уугаад байна. Сагтаа усанд хийж цэгсрээд уугаад хөлөрч ярихгүй алаад байна. Би тэрнээс л олж уумаар байна гэлээ. Би ч юу юм болоо хөлрөгдгүй юм болов. Миний хайр тэр ууж байгаа юмныхын зургийн дараа дээр би олоод өгөөлээ. Маргааш нь их л баяртай ирснэ. Өнөөх нь уух гэж задлаа таяхаар нь уутыг нь нууцаар хогноос аваад хармаалаад ирлээ гэж үзүүллээ. Тэгтэл өнөөх нь кану гэж жижиг удаа хар кофений ууд өгдөө. Төш. Манай унж би яаж мэдтiin гэдэл өглөөд үлдсэн дээ. Дараа мэт хоёр Дайсогийн дэлгүүрээр шопинг хийлээ. Тэгсэн байнга л чанга арагчаар нь солонгосоор нэг юма дахин зарлаад л байлаа. Нөхөрч хөөе наад дэлгүүр чи удахгүй хаалаагээ дагаа юм биш үү? Бошуухан юм аваад гарыг гээл адгаал. Би ч за ямар эрт хаадаг дэлгүүрүүдээ гээл дараа эртгээ орж ирээдээ гээл гарлаа. Дараа нь дахиад л энэ явдал давтагдав. Хүүе чи хурлаач хаана гээ зарлаад байна хурд. Ямар хэцүү юм бэ гэж бодсоор ахаад л гарлаа. Дараа нь би ганцаараа орж шопинг хийж байхдаа анхаарлаа нилээд хандуулан энэ яг юугээ зарлаад байна гэж сонслоо. Чих жаахан онгоосон болтоо зарим үг нь мэддэг үг сонсогдоод байна. Гэтэл шатаар буухтаа болгоомжлно гэсэн үгээл шатаар өсөх уруудахгүй л автоматар хэлээд байдаг гэж л тээ. Энэ мэд олон хөгжилтөд баг өдөр болгон л болдог доо гэнэ. Киноны солонгос хэлтэй нөхдүүд л очиад алдын гэсэн штэ. Наа дэлгүр чи хаах гэдэг. За, Nyamkaft Fly гэдэг залуу. За. Сайн байна уу? Өмнө нь би таргуунд явж байхдаа нэг найзаа нүцгэн гүйлгсэн пост нээсэн байна. Бас нэг хөгтөө явдал оруулъя. Хил дээр олон жил ажилласныг харуулын дарга хідэн нөхдийг хаамд улсын нийслэл Улаанбаатар хотод хөл тавьжээ.
холоос ирсэн нөхөд дэлгүүр гэсэн адил энэндээ тэрэндээ гэдэл юм аваад аж олон ч дэлгүүр орж. Тэгтэл нөгөө харуулын дарга бусдаас асууж байна. Хөөе манайха энэ Пиктопах гэж юу гэж байгаа юм байл гэж чинь. Нөгөөдөл нь гайхаад юу Пиктопах гэтэл сая энд тийм бичгтээ 2 газар өнгөрчлөө л гэж. Нөхөд нь гайхаад юу юм болоо гэж ярилцаал цааш явж итэл нөгөө харуулын дарга дахиад л энд бас байна хардаа гэж залгахаар нь ресторан гэсэн бичиг харагдчихэ. Гэтэл мань хүн ресторан гэдэг үгийг англи үсгийн дуудлагаар хольж уншсан тэр байж. Хөдөөнөөс хотод ирээд аягуудыг англи болгож уншаад хилээ гайхуулсан юм шиг байгаамаа л гэх. За, Балдан Дамчока гэдэг залуугийн уучлалтай түүх байна. 1997 Улаанбаатар хот. Монгол Улсын багшийн сургуулийн хичээлийн 7 дугаар байр. Кино зохиол юм уу хаашаа. За. Оюутан ахуй цагийн нэгэн хөгжилтөд урсан санаанд орлоо. Манай анги Монгол Улсын 21 аймаг болгоноос төлөөлөлтөө, эвсэг хөгжилтөө сайхан анги байлаа. Хичээлийн хуваар цонх ихтэй, цонхтой цагаар хичээлгүй анги танхимд орж хөзөрдөх, онгоо ярих гэх мэтчлэн цагийг нөхцөн. 5 гар сууж муушиг тоглоод хамгийн их тоотой хожигдсан нэгнийгээ нөгөө дөрөв нь хожигдсан тоогоор нь духыг нь 3 руу олтол няслах гэх мэтчлэн хөгжүүлтэн. Бас манай анги 403 тоотод хувьтай ангитай байсан юм байна. 1-р курст ороод удаагүй байсан тэр нэг өдөр 1-р пар лекц орчход 2-р пар цонхоллоо. 403-ын гадаа ангиар яваад очтол цоочтой. Нэг нь доошоо гүйж жижигрээс түлхүүр асуудал бас байдгүй. Хин нэг нь карамалаад гараад явчихсан юм байх гэж ярилцаал. Хэнийг нь мэдгүй хин нэгнийг хүлээгээл хийц хүрээл зогсцоож байла. Гэтэл хин нэгэн ойдох гэж хөвгөлтөө зүйлсэдлээ. Тэр нь яадаг вэ гэхээр ангийн 30-аад оюутнууд 4 давхрын нарийнхан коридорын 2 талаар игнэт зогсоод дундуур нь оюутнууд явж өнгөрөхөөр гэж зэрэг хашгиралдаж дундуур өнгөрөгчдийг ичээж бантуулах тоглоом байлаа. Дундуур явж өнгөрөгчийн аракшин янз бүр Нэрэл тэгдэг байсан та. Зарим нь бандаагүй мэт царай гарган нуруугаа зэхэж гунхалцаж алах нь гівч ичиж бантаж байгаа нь нүүр чихний улаалт, хонх гуйны чангаралт, хүлийн солбил зэргээс нь илт мэдэгдэн. Зарим нь газ гүйж өнгөрөх хичээг боловч бид хашаа зогсоод ойдно. Зарим эрэгтэй оюутнууд уур нурсан байдалтай шүтээ зүүн нудургаа зангидах боловч 30-аад оюутны хэнийг нь гихвэ дээ. Ядаж байхад тал нь эрэгтэй оюутан. Зарим сэргэлэн сэрэг толгойтой нэг нь хажуу талын хан руу бүл төсрөн 2 оюутны голоор жихөө орж ойдогчдын игнэнд нэгдэн бусдыгоо ойдно. За ингэж хөгжилдөж байтал завсралгын хугацаа дуусч хичээл ном жигдрэх юмд орж ойдох хөнгө болоод ирлээ. Би бинийг ойдолтоо нэш. Гэтэл нилээн гөлөмцөө өмнө нь сургууль дээр харагдаж байгаагүй 2 ах ороод ирлээ. Нэг нь намхан. Бүр надаас намхан. Нөгөө нь арай өндөр. Би дотроо гостон үнийг ойдохгүй байх гэж бодож байтал ойдоод эхэллээ шүү. Өндөрдөө нэг муухай харснаа гараа авчлаа. Намхан нь нүдээс үлийлгэн шүтээ 100 гараа цангатаад ангийн өгөөд рүү зомби алхаагаар дөхөөд ирлээ. Хамгийн ихний өгүүн говь алтай ээги дээр очлоо. Ээги 1.80 м өндөртэй. Өөрөөс нь 20 гаруй сантиметр өндөр болохоор нүүр өөд нь үлээж харчгаад хажуу талын өвхөн рүү очлоо. Гараа зангатаастай хажуугийнх нь булганы мөөги бас өндөр. Түүний хажуугийнх үр хангаан сааги бас өндөр. Гэтэл гай олж 3 өндрийн хажууд хөвсгөлийн оогийн найз маань зогсож байдаг байгаа. Өөртөөгөө нуруу оролцоогүй харангуйтаа яах ихийн зургууд заамдаар татаж авчраад мөрөгч өглөө. Оги яа гэж муухай орлол тонгоогоо суучлаа. Бидний уур хүрээ явчихлаа. Бүгд хүрээл зогсоол нэг нь төрүүлж хөдлөхөд балбахад бэлэн байж байтал Арханган бааги болцоо. Энэ манай 4-р курсын ах нь намрын дадлагт гарчихсан болохоор та нар хараагүй байх гэж хэлж салгаад 2 согтууг явуулсан да. Арханган бааги жилийн жилээ авч орж ирсэн хөгшин гүлгээс болохоор мен 2 согтууд толгоо аврагдсан да. Нүргүүлсэн хөвсгөлийн оог маань тонгоосон жигтэй байж байна. Өндөлгөө тарсан чинь 3-ын дунд гарсан хатхийн ялга мөргсөн. Тэрнээс согтуу ижил өндөртэй 4-р курсын ахын ганц мөргөлтийг даахаар л ирдэ уг нь. Тэгээ 1-р эмнэлэг орж хатгны гэрийг нь ахуулсан санагдаж байна. Суйсын дээрлэлтийн тухай яриа газар авч явах үед манай сургууль дээрлэлт байсан билүү гэх бодол хөдлөгдөн. Энэхүү оюутан цагийн дурсамжийг сэргээн санаж энд бичлээ. Анхаарал тавьсан явдалд баярлалаа гинэ. За. Болор гэдэг бүсгүй. За. Өглөө өдөр ороо минь дээ. 19 оны 3 сард болсон түүх юм а. Хүүхдээ агаарт гарах санаатай гадаа гарлаа. Хажуу талын байрныхаа үүдэнд сандал дээр нарлаад сууж ийлээ. Гэтэл хажууд нэг ах ирээ суух юм а. Сүүлдээ бид хоёр буу халаад ахч том тэрэг барьдаг дүүгиндээ ирсэн орж ирж сайхан цовын сэгсэрж идээд амарна гэдэл яриад баахан сууд сүүлдээ ах дүүрүү маань залгаад өгөөч гээл ирж байна. Юу асуух юм гээл. Бич тэг гээл залглаа, дуудаад авдгүй. Ах дахиад залга гэдэл залгаа сууж байгаад уцыг маань аваад бослоо. Жохон холихлоо. Тэгээд бүр булан эргээд алга боллоо. Хүй хай завдгүйгээ явчлаа шүү.
Би чи үлдээтэй хүүхдээ тэрвэл хүү яхаа гэдэл үлдлээ. За арайч юмаа үлдээгээд явахгүй байлгүй гэд хүлээгээд байдгүй. Байрны дэлгүүрийн ихчи уцаар залгаад авдаг. Ахтаа мориулаад л үлдсэн юм да. Болоогүй ах маа надаа жаахан хоньны бах нэг чихрэг сонгино 2 ууд хэрцэн гурил нэг майхан үлдээгээд явсаа. Тэр зунжингаа манай хүн найзууд нь залгаад агаарт гарах вэхэр тэгээл та эхнэрхээ уцаараас элсэн майхнаа аваад гарлаа гэдэл наргаа болгож агаар сэлхтэй амралт аялалтай зуныг өнгөрөөсөө. Одоо ах маань энийг уншвал танд баярлсан шүү. Дүүн таны буйнаар 7 хоног шинэ уцтай болсон. Тэр майхан бас бус юмыг чинь Сүхбаатар дүүргээ цагдаад өгсөн шүү. Ахиж үтгий хүүхдтэй хүн гомдоогоорой. Мөн чих хүлээсэндээ хашир хүн гэж хаширсан үнийг хэлнэ гэж. Одоо хүүхэд хүртэл ихчэнийг яриулж ихээр айгаад байдаг травматай болсоо л гин. Яана ямар амар юм бэ те нэрээ. Бас хажууд нь бас авч явсан юмудаа тавьчихсан юм байна те. За Улаанбаатар хотод 11 цаг 41 минут болсон нэвтрүүлгийн хамтраалагчаар Mild Cosmetics хамтран ажиллаж байна. За Mild Cosmetics энэ хөөрхөн брэнд байгаа. Ээж охины нандин агшин гэдэг үрээтэй My and Me гэдэг брэнд. Тийм. Тэгээд та 3-аас дээш насны охинтой бол охид ээжтэйгээ хамт зэрэг ингээд дундаа хэрэглэх боломжтой ийм брэнд юм байна. За брендийн онцлог нь юу вэ гэхээр одоо ээж нар нөгөө өөрийнхөө бяцхан огттой хамтдаа хэрэглэх шинэ төрлийн үс арчилгааны брэнд байгаа. Гэмтэлтэй үсний багц, за чийшүүлэгч багц гэдэг юм 2 багц байгаа. За мэдээж одоо бяцхан хүслийн биелүүлж ээж охтын үсний онцлогт аль альд нь тохируулан бүтээсэн сүүн протеины найрлагатай эмчилгээний My and Me брэнд. За бас My and Me брэнд шампунь, ангижруулагч, үсний маск, биений тос, үсний мист, үсний тос, нүүрний мист, зовхны тос гэд ээж охтод зориулсан бас бүтээгдэхүүнүүд байна. Хоёр дахьт нь тийм үү? За гэхдээ ер нь хүмүүсний зүйлийг хэлэхэд нүүрэндээ хэрэгэлдэг бүх юм бас үсэнд хэрэглэгддэг шүү. Одоо жишээлбэл хүмүүс одоо жишээлбэл үсний мист гэж тусдаа байгаа үстэй. Тэгэхэд нүүрэнд ч бас мист цацдаг л байхгүй юу? Тэгэхээр яа гэхээр зэрэг хуйхаал ер нь бол яг нүүртэйгээ адилхан арчилж яана л гэсэн үг байхгүй юу? Ааха. За тэгээ Mild Cosmetics-ийн бүх салбар дэлгүүрүүдээр үс арчилгааны бүтээгдэхүүнүүд 10-аас 20% хямдралтай байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Mild Cosmetics-аас Mild Cosmetics гэж бичээд Facebook пэйж рүү ороод аваарай. Тэгээд 75 33 99 66 гэсэн цуцаар холбогдорой. 75 33 99 66. За номин байгаа бүх газарт Mild давхар байж идэг тийм Mild-ийн салбарууд. За ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар Mild Cosmetics хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ууган баяр гэдэг залуугийн өвчлөлтөд өгөх юм. За Солонгосын үдээ ачраас чирээд ирлээ гинэ. За гэрлээ унхичээр уншигдана гэж найдаж байна. Гэдэг нэгэн залууд бусад залуугаас онцгойгоод том нэг юм байдаг нь хүхний толгооно гинэ. За тэрэндээ ч өөрөө их дургу найзуудынхаа дунд товчхон гэдэг хочтой. Энгийн сайхан нартай өдөр гинт найз охиноос нь дуулгарч хараа өнөөдөр парк явахаар тохирсон штэ марчихсан юм биш үз. Миний авч өгсөн хос бодолкыг заавал өмсөж ирээрэй гэдэм да. За хөөрхий түүнд байгаа хамгийн дургу увцсан тэр хос бодолк цагаан өнгөтэй нэмгэн бинт наалцсан сонин материалтай. Хамгийн гол нь тэрийг өмсөл хүн болгон хүүхний толгой руу хараад байна гэдгийг сайн мэдж байгаа. Тэгтэл зүүн мөрөн дээрх чөтгөрөөс нэг мэрэгэн сууц санаа гарна. Гялс эмээсээ ороод том бүрэн хэлбэртэй шархны лент аваад наачхал гэж байна. Өмсгөө очвол найз охин чинь бэлгийг нь голсон байна гэд гомдол гэж байна. За парк дээр бүх юм сайхан хүүхний толгой шархны лентэнд ороо окей асуудал алга. Хэд хэдэн тоглоом дээр суулаа ок шүү. Сууд ухаантай юм энтер зүүн мөрний чөтгөртөө урам өгөөстэй. За тэгээ паркийн оргил тоглоом галзуу болгоно. Очрлоо зогсож байхдаа анзаарсан юм 10 жилийн эдүү хүүхдүүд ангийн зугаалга хийж байгаа болтой маш олноороо хамт суур таарах болтой галзуу болгонд суух дүрм нэг бол хамгийн урд чадахгүй бол хамгийн ард урд чадсангүй ард чадсангүй голоор суулаа тэгээл галзуу болгонд дээшээ татагдаж яваал түг чимээ гараал адреналин ялгараал айгаал байж байтал урд талын 10 жилийн далгар бацсан нууцаар халаасандаа ус ч юм уу ундаа ч юм уу шингийн юм аваад суучихсан хажууд хүүхдээ өнгөрч байна бууж байхдаа ууж чадна гэд байхад задлаал барьчихлаа. Би ч нэг юм ботсонгүй хүний толгой тарих онцгой гэсэн шүү бодсноос бууж явахдаа асгаад арагшаа хийсэн ус миний нөгөө 2 толгой руу асгарчин гэж яаж мэдх юм бэ? Юу галзуу болгоно айх бүгд мартагдаад цээж рүүгээ харсан чи бурхан минь нөгөө наасан лент чинь норсон уцсны цаанаас нэвт гэрэлтээд миний хүүхний толгооноос ч том бор хүрэн хүрээд Хүүхүүдийн товчноос том мэт харагдаж байна. Бараг өөрийнхөө хүүхний товчтой байсан дээр гэдгийг ухаарад
Галзуу болгон явж байхдаа мөрөн дээрээс бууж ирдэг хамгаалтын том юмны цаагаар оржсон байгаа гараараа хүүхний товшин дээрх лентийг хуулна гэдэг бол алаа. Чадсан шүү, чадлаа. Өвдсөн ч гэсэн хуулж аваад гартаа хатгачлаа. Азар найз өхөн анзаарсангүй. Урт гэгчин санаа алдаж аюулыг ардаа хийсэн хүн чинь өөрийгөө аргачихсан галзуу хулганы гарах хэсгээр гарч байтал нөгөө хідэн далдгар 10 жилийн хүүхдүүд нэг юм бөөгнөрч гисэн уулаг алдаад зургийн дараад энэ хүний биед байх боломжтой гэж үү дээ. Бүр эрэгтэй хүнийг шүү дээ. Ихнэр нь баг азтай ээлжлээд хөхүүлчих юм байна ухааны юм ярьчихсан зогсгож ахаар нь найз охиноосоо жаахан уртхан алгаад очиод дартаад галзуу хулганыг буух үед нь зургийг нь дараад зургийг нь угааж зардаг хэсэг байла. Бушуухан эргэж хараад найз охиныхоо дагуулад 0 орохгүй бол баларлаа гэсээр авч тэндээс холлоо. Эргээд явахдаа сонсоход зургийг нь угаалгаж авъя. Тооцоо иксээр үлдэж байгаа бацаануудыг сонсчход дотогшоо өмүүлцэж наадах чинь шархны лэнжтэй гэж бодлоо оройсоор юу ч хийж чадалгүй явж илээ. Ингэдэг байхгүй юу? Одоо ингээд бид нар галзуу болгон дээр гэж орилтол бууж ирж байгаа ш. Тэнгүүд доор нь шууд ингээд бидний ингээд зургийг давцсан. Тэгээ тэрийг ингээд доторсон сонголт яжаад энийг уулгаж авъя гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөд нь хүүхэд одоо бодоход хин нэгний гэр зургийн цомогт эсвэл хин нэгний сошиал хаяг дээр миний буруугаар ойлгогдож хэлмэгдсэн зураг байдаг л байх таа гэж бодсоор харлаа. Хүмүүсийн реакшныг харж агаад дахиад солонгосын үдээ учраас орчуулах үгүйгээ шийдэй гинэ. Йоо. Тэгтээ орчуулсан гэхэд мундаг орчуулсан байна те. Тийм байна. За. Цэгийн ичин оров гэдэг бүсгүй. Олон жилийн өмнө жолооны курс сурж байхдаа фактлсан түүхээ бичье. Дрон дээр карма руу ухарч орох дадлаг гарч байлаа. Багш хажууд суугаад л ард талыг толиндоо хараад айжихуу ухраад л өрүүлээ эргүүлээ. Багш над руу харахгүй толиндоо харсан чигээр болоогүй бөхсөө лавша гэж автыг. Жаахан харьгаа багш байсан юм аа. П энтер хараал бол чөлөөтэй хэлнэ. Би жаахан гайхаж байгаад л бөхсөө суудлал руу лавхыг хийгээл суулаа. Айжихуу ухраал өрүүлээ эргүүлээ. Багш толинд харсан хэвээрэл бөхсөө лавшаалтаа чи гэж зандарч юм шүү. Механик машина унтраачихгүй хичээгээд хааз, конс, тормс ээлжиж гიშгсээр угаад хөлийн ширүүс татгахшихад хөлс гоожчихсон. Тэр үедээ надтай бүдүүлэг харьцаж байна гэж юу ч бодсонгүй. Бөхсөө эцсийн удаа суудлал руугаа тултлан шаагаал машина айжих ухраалаа. Багш сая л над руу арснаа. Өө ирэхүү чи над машиныхаа бөхсийг лавхан хийгээд өгөөч. Болоогүй бахт өрүүлээ эргүүлээд байж тээ гэж авсан. Мундаг багш байсан. Багшийнхаа ачаар баргийн иргэнээс дутгааргүй жолооч болсон л гэв. Өөрийнхөө бөхсөө За нүрээд 2024 оны 4-р сарын 29-ний даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс үрчитлээ Мишэ X-ээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Mild Cosmetics за мөн Жигүүр Grand Group-ийн New Life Garden төсөл хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа. Өргөдөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн хэнд явдаг радио мэдээг үлээ авсан сте дараа 4 цагийн шугаа нэвтрүүлгийн хашинхэн Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Жигүүр Grand Group-ийн New Life Garden төсөл мэдээлэл авах утас 77 77 87 84. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3